За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд та бүхэнтэйгээ яг энэ Чехэд Пискэд ингээд итгэлийн ахын дүүс нартайгаа эзний өдөр цуглараад, эзний өдөр бас эзнийгээ магтаад тэгээд ийм сайхан залуучуудтай хамт байгаа нь миний хувьд маш баяртай байна. Тэгээд энэ цуглаан бас эхлээд 1 жил болох гэж байна. Тэгээд энэ хугацаанд та бүхэн хамтдаа ингээд өсөөд хамтдаа суралцаад нэг баг болоод бие бинийгээ ойлгоод бие бинтэйгээ ингээд тал талаас нийлсэн учраас бас үнэхээр одоо баг болох үйл явц чинь явагдаж байгаа. Тэгээ явагдаж байхдаа их сайн явагдаж байгааг харагдаж байна. Ингээд Магдалины багаас харахад ингээд гоё залуучууд ингээд бүгдээр хөгжим тоглоод эзнийг магтаад тэгээд эзэндээ үйлчлэх, эзэндээ яг нэг зориулсан хайртай тэр хайраа зориулаад ингээд цуглаж байгаа юмаа хийж байгааг нь харахад үнэхээр сайхан байна. Тэгээд бүгдээр хамтдаа эзний үгээс харъя. Тэгээд эзний үгээс харахаас өмнө хамтдаа нэг залбирая. Есүс эзэн минь танд бид нар үнэхээр баярлалаа. Тэгээд та биднэрт өнөөдөр энд таны нэрээр хамтаа цуглах, таны үгийг сонсох, таны хэлж байгаа, сургамжилж байгаа зүйлийг бид нар хүлээж авахд та бидэнд туслаарай гэж гоё. Ариун сүнс таныг бид нар урьж байна. Ариун сүнс та биднэртэй ярьж өгөөч. Яг энэ чуулганд, яг энэ газар энд байгаа хүмүүс хэрэгтэй үгийг та айлдаач, та босгооч, урамшуулаач, цэнэглээч, та хүчийг өгөөч, та урмыг хайрлаач гэж гоё. Есүс эзэн минь тэгээд үнэхээр бид нэр таны замаар тууштай, зоригтой, итгэлтэй, хариуцлагатай, зоригтой явахад та бидэнд туслаарай. Тэгээд өнөөдрийн энэ үг та биднэр дамжуулан ярих болтгой, биднийг босгох болтгой. Тэгээд энэ чуулганд бас яг хэрэгтэй үг нь байх болтгой гэж Есүсийн нэрээр би танд энэ цагийг даатхан залбирч байна. Амен. За бүгдээрээ Үлс номын 2-ын 42-оос 47-г уншъя. Тэгээд өнөөдөр би стандарт Монгол орчуулгаас дандаа ашиглана. Тэгэхээр миний ашиглаж байгаа ишлэл маань танархаас хэрвээ та стандарт Монгол орчуулга хэрэглэхгүй бол жоохон зөрж магадгүй үг хэллэг. Гэтэ утга бол адилхан мэдээж. Тэгээд танд хэрвээ манай стандарт Монгол орчуулгын апп байгаа бол апп гаргаад дагаад уншвал их зүгээрээ. За Үлсийн 2-ын 42-оос 47. Тэд элч нарын сургаалаас суралцах, хамтдаа нөхөрлөх, хоолоо хуваан идэх, залбирахыг байнгын дадал зуршил болгожээ. Маш олон гайхамшиг тэмдэг баталгаа элч нараар дамжин хийгдэж байсан учраас хүн бүр сүрдэж байлаа. Итгэсэн бүгд нэгдэн нийлдэг, байгаагаа бусдтай хуваалцдаг байжээ. Тэд өмч хөрөнгө эд зүйлсээ худалдаад, худалдсан үн ханшийг нь хэрэгцээнийх нь хэрээр хүмүүст хуваарилдаг байв. Итгэгчид өдөр бүр санаа нэгтэйгээр Бурхны өргөөн цуглан айл айлд хоолоо хувааж чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр хоолоцхон Бурхныг хүндлэн дээдэлж бүх ард олны сэтгэлийг татах болжээ. Эзэн аврагдагчдыг тэдэн дээр өдөр бүр нэмж байв. За энэ ямар дүр зураг гэдгийг бид нар мэдж байгаа. Энэ бол Есүсийг Тэнгэр рүү оцсны дараахан Есүст итгэгчид нийлээд анхны чуулган одоо үүсэж байгаа. Тэрнээс хойш удахгүй үнэхээр Есүсийн шавнар буюу элч нар эзний сайн мэдээг олон түмэнд тунхаглаад тэгээд олон хүмүүс эзний дараахан тэр анхны итгэгч нар ямар шуухан байдалтайгаар яаж цуглаж, яаж биеийнтэйгээ нөхөрлөж эзний үгийг хуваалцдаг байсан тухай биднэрт энд хэлж өгч байгаа. За тэгээ энэ дээр 42 дугаар эшлэлдэр дөрвөн зүйлийг эднэр байнгын дадал зуршил болгосон гэж хэлж байгаа. За тэрний юу вэ гэхээр тэд нэгдүгüүрт нь элч нарын сургаалыг сонсох, хоёрдугаарт нь хамтдаа нөхөрлөх, гуравт нь хоолоо хуваан идэх, дөрөвдүгээрх нь залбирахыг байнгын дадал зуршил болгожээ гэж. За энэ ишлэлийг бол ерөөсөө би чуулганд зөвхөн энэ үеийн анхны чуулганд ч биш өнөөдрийн чуулганд өнөөдрийн Христийн биеийг бүрэлдүүлж байгаа итгэгчдийн хувьд маш чухал ишлэл гэж би үздэг. Яг л чуулган гэж юу юм бэ? Чуулган гэж одоо бид нар нэгдэн нийлээд цуглараад байгаа энэ Христэд итгэдэг хүмүүсийн ялангуяа нутгийн чуулганы хувьд орон нутагт цугларч байгаа Есүсийн нэрээр цуглаж байгаа чуулганы хувьд ямар зүйлс хамгийн чухал бэ гэдгийг энд хэлж өгч байгаа. За мэдээж энэ дөрвөн зүйл бол за чуулганыг амжилтаа явуулах бүх нууцыг ингээ хэлчихсэн түлхүүр нь инээ гэж бол хэлээгүй. Гэхдээ чуулганд байх ёстой маш чухал дөрвөн элементийг дөрвөн зүйлийг энд хэлж өгч байгаа. Дахиад сануулхад тэр нь болохоор нэгдүгээрт нь элч нарын сургаалыг сонсох,
Хоёрдугаарт нь хамтдаа нөхөрлөх, гуравдугаарт нь хоолоо хуваан идэх, дөрөвдүгээрх нь залбирах байна. За тэгээд энэ дөрвөн зүйлийг эдгээр тууштай, тогтмол байн хийсний үр дүнд юу болж исэн бэ гэж байна. Үр дүнд нь хүн бүрийн дээр айдас имэлт байлаа гэж байна. За энэ ямар хүмүүсийг хэлж байгаа юм гэхээр зөвхөн итгэгчид болон итгэдэггүй хүмүүс хүртэл тэр хүмүүсийг хараад хүндэлдэг. Нэгсэндээ тэднийг хайрладаг, тэднээс жоохон имээдэг, тэдний хажууд хамаагүй юм ярьдаггүй ч юм уу те, тэдний хажууд за энэ хүмүүс чи өөр хүмүүс шүү гэдэг ингээд бие арай цэгэндэг те, тэднийг хүндэлдэг, хайрладаг байсан. Дээрээс нь Бурхан тэднэрээ дамжуулан олон гайхамшиг тэмдгүүдийг хийж исэн. Энэ итгэгч нараа дамжуулан дээрээс нь тэд нар бие биедээ бодиттойгоор тусалдаг байсан итгэгч нар. Тэгээд тийм учраас хүмүүсээс хайр хүндлэлийг хүлээж авсан. Тэгээд дээрээс нь Бурхан ийм зүйлийг хийж исэн учраас аврагдагчдын тоог өдрөөс өдөр тэднэр дээр нэмж өгч байсан. Нэг өсөндөө Есүд хүмүүс итгэж байсан, олноор итгэж байсан гэсэн. Ерөөсөө Бурхан тэр хүмүүс рүү яг эзнийг ирж хайж байгаа тэр аврал хэрэгтэй хүмүүсийг Бурхан олноор нь явуулж исэн. Тэгээд тэр хүмүүс энэ итгэгч нарыг хараад энэ чуулганы эдний байн хийж байгаа тэр яаж биеиндээ тусалж байна, яаж биеийг хайрлж, дэмжиж нэгдэн нийлж байгааг хараад тэр нь бүр татагддаг байсан. Тэгээ Бурхан тэдний зүрх сэтгэлийг өөрчилдөг байсан. За тэгвэл энэ дөрвөн зүйл ерөөсөө маш чухал зүйл. Би бол энийг ер нь чуулганы дөрвөн багна гэж нэрлэдэг. Чуулганд байх ёстой дөрвөн багна. Хэрвээ энэ дөрвөн зүйлийн аль нэг нь тодорхой хэмжээгээр дутагдах юм бол тэр чуулган бас яг байх ёстой хэмжээндээ байх ёстой зүйлээ яг тодорхой хэмжээнээс арай хийж чадахгүй байна л гэж харагдана. За тэгвэл цөмөрийн энэ дөрвөн зүйлийг цөмөрийн яг дэлгэрэнгүй харъя. Тэгээ ялангуяа өнөөдөр та нар цуглараад яг энэ газар яг урд нь өмнө нь цуглаан явж исэн гэж би сонссон. Гэхдээ дахин шинээр эхлээд шин нэрээр, шин бүрэлдэхүүнтэйгээр, магадгүй шин бүтцтэйгээр, шин одоо хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр дахин шинээр эхлүүлсэн энэ үед яг одоо дахиад шин цуглаан эхэлж байгаатай адилхан. Тийм учраас яг энэ үед тэгвэл бид нар юуг ерөнхийдөө бид нар цаашид анхаарах ёстой юм бэ гэдэгт чинь хэрэг болох болов гэж бодож байна. За тэгвэл цөмөрөө эхлээд элч нарын сургаалыг сонсох гэдгийг харъя. Элч нарын сургаалыг сонсох. За зарим хүмүүс ингэж хэлдэг. За би цуглаан их яваад ах шаардлагагүй. Би Библийг уншиж чинь би өөрөө итгэдэг. Тэгээ Библийг уншаад ойлгоод тэгээ би Бурхантай хамтан залбираад тэгээ би бол болчихноо. Би бол яг нэг ингээд цуглаан моглаанд яваад тэр хүмүүстэй ингээд нөхөрлөл дунд нь ороод тэгээд авах нэг шаардлага байхгүй. Би тэрэнд ч баг дургу би өөрөө л өөрийгөө болгочихно гэж ярьдаг хүмүүс байдаг. За тийм хүмүүс үндсэндээ юу хэлээд байна гэхлээрэ бусдаар заалгуулах дургүй. Бүр цаашлаа жоохон бардан байна гэсэн үг. Надад бол өөрчлөлт хэрэггүй. Тэ би бусдаас юм сонсоод авах шаардлага надад байхгүй. Би өөрийгөө болгочихно. Би бол чадна. Би бол болчихноо. Нэг би чадна гэдэг хүмүүс байдаг шиг тэ би бол чаднаа. Би бол ганцаараа болчихно. Би ганцаараа итгэлээрээ амьдраад чаднаа гэж хэлээд байгаатай адилхан байна. Гэтэл үнэн дээр итгэж хүний хувьд ганцаараа удаан явна гэдэг бол маш хэцүү. Та нар энд ирээд те магадгүй энд цуглаан байхгүй гэж төсөөлж ирсэн байх. Тэгээд за одоос яаж итгэлийн ахан дүүстэйгээ уулзах уу? Яаж энэ цуглаанд те үнэхээр цуглаантай болох уу гэдэг тийм мөрөөдөлтэй бодолтой ирсэн баг. Тэгээд нэг хэсэг та нар яг ийм цуглаангүй ялангуяа монгол хэлээрээ цуглараад монгол хэлээрээ эзнийгээ магтаад нийлээд цугладаг яг тийм орчин баг бүрэлдэхүүн байхгүй байсан үе та нар яг цуглааны те чуулганы ийм уур амьсгалаар ахан дүүсийн хайраар ахан дүүсийн нөхөрлөөр бол дутагдсан байх гэж бодож байна. Тийм байсан уу? Тэгвэл яг цуглаад ирсний дараагаар үнэхээр яг тэр нөгөө дутчихсэн зүйлсээ та нар авч ихснийхаа дараа маш их баярлсан байх гэж би найдаж байна. За тэгвэл энэ элч нарын сургаалыг сонсох гэдэг зүйл маань өөрөө маш их зүйлийг хэлээд байна. Бид нар яг энэ 1-р зууны үеийн Есүсийн анхны байгуулсан энэ чуулганы цаг үе дээр хэрвээ очих юм бол энэ маань ихэвчлэн еврей гаралтай, Израиль цустай тэгээд бага наснаасаа л Бурхны үгийг ээж аваараа синагогд ч юм уу те ерөөсөө тэр ахуй соёл дотроо Бурхны үгийг маш ихээр заалгаад өсчихсөн тийм хүмүүс байна. Тэгвэл ийм хүмүүс дээр хүртэл Бурхан чуулганыг байгуулад элч нарыг томилоод тэр элч нараар
сургаал заалгах үүрэг даалгаврыг оноосон юм бол бид нар Бурхны үгээр багаасаа тэр болгон заалгаж, сургагдаж өсөөгүй орчинд байсан. Магадгүй Бурхны тухай, Есүсийн тухай бүр сонсоочгүй олон жил амьдарсан. За магадгүй зарим нь бүр амьдралынхаа нэлээд урт хугацааг эзнээс хол, Есүсээс хол өөрийнхөө замаар, за зарим нь бол нэлээд буруу замаар, буруу аргаар өөрсдийнхээ амьдралыг аваад явчихсан хүмүүсийн хувьд эзний үгийг заалгуулж, эзний үгээс сургагдаж, эзний үгээр залруулагдаж, эзний үгээс юмаа сонсож авч амьдрна гэдэг бол маш чухал зүйл байна. Тийм учраас чуулганы хувьд энэ сургаал номлол гэдэг маш том хэсэг байдаг. Тийм учраас ерөөсөл чуулган гэж бодоход чуулганыг номлолгүйгээр, чуулганыг сургаалгүйгээр, чуулганыг ямар нэгэн Библи судлалгүйгээр төсөөлөх бол хэцүү. Ялангуяа монголчуудын хувьд бид нар өөрсдөө тэр болгон багаасаа бид нар Бурхны үгээр сургагдаж, зааж, тэрийг амьдралынхаа хөвшил болгож яваагүй. Бидний ихэнх маань тийм амьдралаас гаралтай. Харин тэгвэл Бурхны үгийг заалгуулж, Бурхны үгийг сонсож, Бурхны үгээр тэр сургаалыг, тэр номлыг хүлээж авч амьдралынхаа тэр өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө ертөнцийг үзэх үзлийг, өөрийнхөө буруу дадал зуршлыг, өөрийнхөө буруу бодлыг засч авна, залруулж авна гэдэг бол ерөөсөн маш чухал зүйл байна. Тийм учраас чуулган дотор номлол, сургаал маш чухал үүрэгтэй. Тэр ерөөсөө бидний тэр чуулганыг хэлбэржүүлж идэг гол зүйл нь номлол байж дээ. Тэр чуулган ямар шуухан дүр зурагтай байх юм, ямар шуухан хэлбэртэй байх юм, хаашаа явах юм, юу хийж явах юм гэдэг зүйлийг тодорхойлдог маш том зүйл нь тэр чуулганд явагдаж байгаа, хийгдэж байгаа номлол сургаалаас хамаарчдаг. Тэгээд нэрт эрдэмтэн пастор номлогч Джон Стот гэж хүн ингэж хэлсэн байдаг. Бурхан чуулганаа ихэвчлэн Бурхны үгийг заах аргаар өсгөдгөө. Бурхны үгийг заах ажлын ихэнх нь удирдагч нарын номлолоор явагддаг гэж хэлсэн байна. Тэгэхээр хэрвээ чуулган амжилттай явъя гэвэл, чуулган яг Бурхны хүсний дагуу байя гэвэл явсаар хагаад юун дээр очино гэвэл номлол дээр очино гэсэн. Сургаал дээр очино. Тэр Бурхны үгийг яаж зааж, Бурхны үгийг хэр зөв, чанартай, хүртээмжтэй, хүмүүст ойлгомжтой байдлаар хүргэж гинүү гэдгээс маань тэр чуулганы дүр зураг хэр амьд байна уу, хэр бусдад сайн мэдээг яаж тараах уу гэдэг зүйл маань тэр Бурхны үг номлолоос маш их хамаарчдаг. Хэрвээ Бурхны үгийн номлол сулхан байх юм бол тэр чуулган сул байна л гэсэн. Хэрвээ үгийн үйлчлэл нь хүчтэй, үгийн үйлчлэл нь үнэхээр чанартай байх юм бол тэр чуулганы хүмүүсийн итгэл нь суйртай, бат бөх, итгэл дээрээ тууштай байна л гэсэн үг. Тэгэхээр үгийн үйлчлэл буюу үг сургаал, номлол бол чуулганд маш чухал зүйл байна. Бурхны үгийн номлол сургаал хичээлээр бид нар яадаг вэ гэхлээр бид нар Бурхныг илүү таньж мэдэж авдаг. Мэдээж бид нар Бурхны үгийг хуваараа уншаад, судлаад, цээжлээд хэрэгжүүлэх шаардлагатай, тэгэх ч ёстой. Тэгээд сая би тэнд хиний Библийг харахад айгүй гоё ингээл дэлгсэн чинь ингээд өнгө будгаар ингээд алаглаад будцсан айгүй гоё байгаа хгүй, маш гоё, маш зөв. Хүн өөрийнхөө Библийг ингээд яг л өөрийн болгох хэрэгтэй. Тэмдэглэх юмаа тэмдэглээд, зурх ёстой юмаа зураад, цээжлэх ёстой юмаа ишлээд тэгээд яг үнэхээр Бурхны үгтэй ойр амьдрах хэрэгтэй. Тэр бол зөв. Гэхдээ энэ хувийн цагаас гадна чуулган дээр явагдаж байгаа номлолын цаг, сургаалын цаг гэдэг ерөөсөө маш чухал. Тэгвэл яг энэ анхны чуулган яг энийг л ерөөсөө маш тууштай хийсэн ба. Мэдээж бид нар хуваараа дангаараа хийжсэн ба. Гэхдээ тэр үедээ бол хүн болгон өөрийн гэсэн Библиэтэй байхгүй шүү дээ. Хүн Библиэтэй байна гэдэг бол зөвхөн хаад ноёд маш баян боломжтой хүмүүсийн хувьд л магадгүй. Гэхдээ ихэнх нь бол аргагүй үгүй. Яг л тэд нар синагог тийм үү нэг цугларсан газар Бурхны тэр нөгөө үгийг бичсэн хуйлмал номыг хадгалдаг, өөрөөтөө тэндээсээ гаргаж ирээд нийтийн дунд уншаад, тайлбарлаад, заагаад, номлоод, буцаагаад ирэхэд хийдэг тийм л байсан. Өнөөдөр хэрвээ та нар синагогт очих юм бол магадгүй Чехийн зарим синагог одоо энэ юуны еврейчүүдийн цуглардаг синагогт очивол тийм яг тэр юуг олж харж болох баг.
Тэгэхээр энэ Бурхны үг яг энэ чуулган донд удирдагч нараар дамжуулан номлогдож байгаа тэр зүйл маань биднэрт маш чухал. Тэгэхээр энэ үгийн номлол, үгийн үйлчлэлийг бид нар чанартай байлгахтай, үгийн үйлчлэлийг бид нар маш чухал зүйл шүү гэдэгт ач холбогдлыг ерөөсөө бууруулж болохгүй. Тийм учраас үгийг зааж байгаа, номлож байгаа хүний хувьд хэр бэлдэж гин те, яаж бэлдэж гин гэдэгтээ маш их анхаарал тавих ёстой л гэсэн үг. Тэгэхээр бид нар та нарын хувьд бүгдээрээ бид нар би ч гэсэн адил ялгаагүй. Бид нар бүгдээрээ л яг эзний үгийг заах дээрээ өсөж байгаа, суралцж байгаа, суралцаал баг багаар ахиж яваа хүмүүс. Тэгвэл ийм хүмүүсийн хувьд бид нар яг энэ эзний үгийг яаж зөв, эзний хүслийн дагуу, эзний яг үгэн дээр хэлэгдсэн тэр санааныхан дагуу бид нар заах вэ гэдэгтээ бид нар маш их анхаарал тавих хэрэгтэй. За тэгвэл Бурхны үгийг заах ажил янз бүрийн хэлбэрээр чуулган дотор явагдаж байгаа. За мэдээж бүтэн сайдрын нэм гарагийн номлолоор явагдана. За магадгүй Библи судлаар явагдана. Жижиг бүлэг буюу эсийн бүлгээр явагдана. Эсвэл тусгай яг Библийн хичээл нэг тодорхой сэдвэр ч юм уу, яг нэг тодорхой өдрийн туршид ч юм уу, тийм тусгай хичээлээр хийж болно. Эсвэл бүр цаашлаад Библийн сургуулиар бид нар Бурхны үгийг сурж, судалж болно. Тэгэхээр монголчуудын хувьд Христэд итгэхийн тулд итгэснийхаа дараа ч гэсэн Библиэс сурах маш их хэрэгцээтэй. Яг л бидний монголчуудын ертөнцийг үзэх үзэл, тэ буддист бөөгийн тэр суур итгэл үнэмшлэл маань үнэмшилтэй явж байгаа. Тэр бас дээрээс нь мухар сүсэгч явж байгаа. Янз бүрийн хуучин буруу үзэл ойлголтууд ч явж байгаа. Тэгвэл тэр бүгдээгээ бид нэр хизээ хаан засч авдаг вэ гэвэл Бурхны яг үнэн үгийг сонсон үед, үннийг сонсоод тэр хуучинтайгаа харьцуулсан үед л бид нар миний энэ ойлголт чинь буруу байна шүү дээ, Библийнхтай зөрж штэ гэд засч авдаг. Тэгвэл бид нар яг тэр жинхнийг нь зөвийг нь заалгуулсан үед л бид нар хуучин юмаа олж мэднэ. Тэгэхгүй бол бид нар нөгөө хуучинтайгаа магадгүй нэг тийм яг лам нарт яаж ханддаг ч гэдэг юм уу, эсвэл нэг гандан очиод нэг ном уншуулдаг хэв маягаараа, эсвэл нэг бөөдөр очиод юмаа мэргэлүүлдэг ч гэдэг юм уу, тийм эсвэл нэг үзмэрчдэр очиод юмаа хийлэгчдэг байдлаар заримдаа бид нар залбиралд ханддаг. Заримдаа тийм байдлаар бид нар пасторт залбираад өгөөч гэж очиж гуйдаг. Яагаад гэвэл бидний нөгөө ихэнх маань нэг лам дээр очиод ном уншуулж, тэнд очиод тэгүүлчих, ингээд аргалуулчих, тэгүүлчих, энэ нэг ийм хүн байна, тийм хүн байна, ингээд тэгүүлчих гэдэг. Яг тэр суур ойлголтоороо бид нар залбирал юм уу Бурханд тэгж хандах гэдэг. Тэгвэл бид нар тэр бүгнийгээ хаана яаж засч авах вэ гэвэл Бурхны үгийг заалгаж байгаа үедээ, Бурхны үгийг яг үнэн үгийг, зөв үгийг сонсож байгаа үедээ яг тэр хуучин юмыг шин юмтай, буруу юмыг зөв юмтай харьцуулж ижил бид нар яг ялгаж таньж энэ чи би энэ засагдах хэрэгтэй юм биш үү? Миний энэ буруу ойлголт, миний энэ үзэл бодол энд буруу байна шүү гэдгээ таньж авдаг. Тэгэхээр Бурхны үгийг сонсох, Бурхны үгийг заалгах гэдэг зүйлийг ерөөсөө бид нар маш чухал тавих хэрэгтэй. За тийм үүнтэй холбоотой яг энэ Бурхны үгийг сонсох, заалгах гэдэгтэй холбоотой удирдагчийн тухай бас яг энэ дээр шууд басаар эндээс хамаатай болж ирж байгаа. Тэгэхээр чуулганы удирдлагын тухай ярина гэдэг нь чуулганы удирдлагатаа бид нар нэг талдаа дуулууртай байх хэрэгтэй гэсэн үг. Нөгөө талдаа бид нар чуулганы удирдлагад байгаа хүмүүс нь Бурхны үгийг зөв, Бурхны хүслийн дагуу бид нар Библийн дагуу бид нар заах хариуцлагатай гэсэн. Нэг талдаа бид нар итгэгчд нь гишүүд нь Бурхны тавьж өгсөн удирдагч нартай дуулууртай байх хэрэгтэй. Нөгөө талдаа бид нар удирдагч нар нь хариуцлагатай байх хэрэгтэй. За тэгээ чуулганы удирдлагад ямар шаардлага тавьдгийг, удирдагч хүн ямар байх ёстой вэ? Юу Бурхан биднээс хүсдэг вэ гэдгийг 1-р Тимот Тит номдэр маш тодорхой өгүүлсэн байна. Тэгээ тэндээс харах юм бол бидний Бурхны үгийг заах хүмүүсээс шаарддаг шаардлагуудын дийлэнх нь зан чанар байна. Тэн дээр чадварын тухай ганцхан л зүйл байна. Тэр чадвар бол Бурхны үгийг заах чадвартай л гэж заасан байна. Тэрнээс биш өөр чадварын тухай хөгжимддэг байх ёстой гэж хэлээгүй, ингэдэг байх ёстой ч гэдэг юм уу, тийм байх ёстой гэдэг тийм бусад чадварын тухай яриаггүй, зөвхөн Бурхны үгийг үнэн зөвөөр заах чадвартай байх ёстой. Бусад шаардлагууд нь бүгд дандаа зан чанарын шаардлага. Зан чанар, амьдрал, гэр бүл, хандлага, зүрх сэтгэлийн тухай шаардлагууд байж байгаа. За тэгвэл нэгдүгээрт нь бид нар энэ анхны чуулган элч нарын сургаалыг сонсоход байн анхаарлаа хандуулж тэрийг
ерөөсөө байнга тогтмол болгож исэн гэдэгт бид нар сайн харлаа. Тэгвэл одоо та нарын хувьд магадгүй за бид нар Бурхны үгийг тэ чуулганыхаа хэмжээнд, за хувь хүнийхээ хэмжээнд биш, яг чуулганаараа бөөнөрөө илүү их яаж сонсдог, тэ тэрэнд Бурхны үгийг илүү их хүлээж авдаг тийм орчныг, тийм цагийг, тийм боломжийг, тийм хуваарийг бид нар яаж бий болгох вэ гэдгийг хоорондоо бас илүү ярилцуулсан. Тэ ганцхан бүтэн сайдрын нэг номлол бол ер нь бол хангалттай биш. Бүтэн сайдар гэдэг бол дэндүү жоохон хол энэ 7 хоногт ганцхан удаа хоол идэл явж байгаа үнтэй адилхан. 7 хоногт нэг л удаа хоол идээд явбал бид нар хэр эрүүл, хэр хүчтэнхээтэй, хэр ажиллаа хийж чадах бол яг л тийм. Бид нар сүнсээ ерөөсөө ингээ нэг зохистой хоолыг өгөхгүй тэ нэг дэндүү өсөглөн байдалтай явуулж байна л гэсэн үг. Тийм учраас тэгвэл 7 хоногийн дундуур тэ за хуваараа болон бүлгээрээ, жижиг бүлгээрээ бид нар Бурхны үгийг сонсох, Бурхны үгтэй илүү ойр нөхөрлөх ямар боломж байна гэдгийг бодох хэрэгтэй. За хоёрдугаарт нь энэ дээр анхны чуулганы дагалдагч нар тэр хамтдаа нөхөрлөх гэдэг зүйлийг бас байнгын дадал зуршил болгосон гэж. Тэгвэл хамтдаа нөхөрлөн гэдэг нь ойр дотны харилцаа, нийтлэг сонирхол, нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэл, ах дүүсийн ийм нэгдэл, хамтын оролцоо, хувь нэмэр тэгээд нэг нэгэн тэгээ юмаа хуваалцъя гэсэн сэтгэлийг мэдээж хэлж байгаа. Гэхдээ яг энэ нөхөрлөн гэдэг бол хаач одоо юу гэдэг найз нөхөр байж болно. Итгэдэггүй хүмүүс ч хүртэл хоорондоо сайн найз нөхдөд байдаг. Тэгвэл итгэдэг хүмүүсийн хувьд ялангуяа чуулган дотор нөхөрлөн гэдэг нь ямар утгатай юм байдгийг харъя. Филиппойд бичсэн захидлын 1:6 дээр ингэж хэлсэн байна. Итгэл суурилсан нөхөрлөл чинь улам үр нөлөөтэй байгаасаа хэмээн би залбирч байна гэж байна. Итгэлд суурилсан нөхөрлөл чинь. 1-р Иохны 1:7 дээр тэрбээр гэрэл дотор байдагчлан бид мөн гэрэл дотор амьдрах аваас бие биетэйг нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг авилва гимнүглээс цэвэрлэдэг. 1-р Иохны 1:3 дээр та нарыг бидэнтэй нөхөрлөөсөө гисэндээ бид үдсэн сонсноо та нар тунхаглаж байна. Бидний тэрхүү нөхөрлөл бол эцэг ба түүний хүү Есүс Христтэй харилцах харилцаа юм гэж. Тэгвэл Есүд итгэж хүмүүсийн хувьд нөхөрлөн гэдэг нь зүгээр нэг найз нөхөд байх гэдгээс илүү гүнзгий утгатай гэсэн, илүү өргөн утгатай гэсэн. Бид нар зүгээр л нэг хамт хоол идээл, хамт нөхөрлөөл, тэ нэг сайхан тоглоол, ингээл нэг тэгдэг байж болно. Энэ бол мэдээж байх ёстой зүйл. Гэхдээ итгэгч хүмүүсийн ялангуяа чуулган дотор байгаа ахан дүүсийн хоорондох нөхөрлөл яг энэ дээр хэлсний дагуу юу гэж байна? Филиппой 1:6 дээр итгэлд суурилсан нөхөрлөл гэж. Тэгвэл за бидний нөхөрлөл маань итгэлд суурилж гинүү гэдгээ байн бодох хэрэгтэй гэсэн. Бид нар зүгээр л итгэдэггүй хүмүүс шиг нөхөрлөдөг шиг нөхөрлөөд байвал ямар ч ялгаагүй болчихно. Тэр хүмүүс яаж нөхөрлөдөг, идэж уудаг ч гэдэг юм тоглодог те яг тэрнтэй адилхан тэрнээс илүү юм хэрвээ бидэрт байхгүй бол бидний нөхөрлөл яг энэ Библиэр хэлээд байгаа Бурхны хүсэж байгаа нөхөрлөл биш байна л гэсэн. Харин тэгвэл энэ дээр хэлснээр бидний тэр нөхөрлөл бол Бурхан эцэг ба түүний хүү Есүс Христтэй харилцах харилцаа юм гэж. Тэгвэл бидний нөхөрлөл маань нэгсэндээ тэгвэл чамайг, намайг те Есүсийг Бурхан эцгийг улам илүү таньж мэдэхэд дэм болсон, бие бинийгээ өдөөсөн, бие бинийгээ урамшуулсан Есүсийг цөмөрөө яаж илүү таньж мэдэх вэ? Есүстэй улам илүү их ойр болох вэ гэдэг дээр төвлөрсөн тийм нөхөрлөл байна л гэсэн. Тэгвэл бид нар хамтдаа нийлээд тоглохдоо, хамтдаа нийлээд те цаг өнгөрүүлж явахдаа бид нар зориудаар за бидний Есүсийг таньж мэдж байгаа харилцаа маань ямар байна вэ? Бидний эзэнтэй харилцаж байгаа харилцаа ямар байна? Чамд яаж тусаж болох вэ? Чиний төлөө яаж залбирах уу гэж бид нар бүр зориудаар яг ийм элементийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр л бид нар итгэдэггүй хүмүүс шиг тоглодог тоглоол тэгэл дуусчдаг бол дэндүү харамсалтай. Бид нар цагаа яг Бурхны хүслийн дагуу бид нар арай л өнгөрүүлэхгүй л байна гэсэн. Тэгвэл бид нар итгэж хүмүүсийн хувьд нөхөрлөл гэдэг маань Бурхантай нөхөрлж байгаа нөхөрлөл гэсэн. Нэгэсэндээ хоёр итгэгч хүн хоорондоо нөхөрлж байгаа энэ бол тэнд заавал Бурхан байна гэсэн. Нэгэсэндээ гурвалсан харилцаа байж энэ бол яг Христийн
Христэд итгэл суурилсан нөхөрлөл болж байна гэсэн. Бурхан бидний дунд байгаа шүү. Бурхан бит хоёрын нөхөрлөл дунд, Бурхан бидний чуулганы ахан дүүсийн нөхөрлөл дунд Бурхан байгаа шүү. Бурхан бол үнэхээр бидний бас яг нөхөрлөлийг утга учиртай болгодог, бидний суурийг өгдөг, биднийг нэгтгэдэг маань Бурхан гэдгийг мэдж, тэрийг бүр ухамсарлаж, тэрийг байнга санаж нөхөрлөнө гэсэн үг. Тэгхийн бол бидний нөхөрлөл маань илүү гүнзгий, утга учиртай, бас баяр хөөртэй байх болно. За тэгээ гадаадд байгаа монголчуудын хувьд мэдээж эх орон, ах дүүс, гэр орноос хол байгаа учраас хоорондоо уулзах, монгол хоолундаа идэхтэй ярьж хөөр хэрэгцээ байгаа. Тэрийг бол ойлгож байна. Энэ хэрэгцээхээ бид нар тодорхой хэмжээгээр мэдээж хангах ёстой. Гэхдээ гадаадд байгаа Христийн цуглаан зөвхөн яг энэ хэрэгцээн дээр төвлөрсөн. Тэгээ монголчуудаа гэж цуглуулаад нэг монгол хүнийхээ хэрэгцээг хангаад дуусчихвэл энэ бол яг нөгөө Христэд суурьтай итгэл нөхөрлөл биш болчиход байна. Тийм учраас бид нар мэдээж монголчуудаагаа бид нар нөхөрлөх нь, найзлах нь, хоолоо идэх нь сайхан. Гэхдээ дээрээс нь бид нар энэ бол итгэлд суурилсан нөхөрлөл шүү. Бидний дунд Бурхан байх ёстой. Бидний дунд Бурхан бүр зориудаар бид нар Бурханыг урьж оруулж ирээ те. Бурхан та бидэртэй хамт энэ ширээнд суугаад бидний нөхөрлөл дунд, бидний энэ яриа хөөрөнд дунд, бидний тоглоом дунд, бидний одоо юу хийж байгаа тэр дунд Бурхан та байж өгөөрэй гэж бүр зориудаар урьдаг тэр нөхөрлөлийгээ бид нар Бурхан суурьтай, итгэл суурьтай, Христ төвтэй болгох хэрэгтэй. Тэгжээж бидний яг энэ гадаадд байгаа монгол цуулган маань яг жинхэнэ Христ итгэл суурьтай болно. За тэгээ бид нар яг ингээд Христийн ахан дүүсийн хувьд нэгдэр нийлээд цуглаж хахад мэдээж бүх юм сайхан байхгүй. Бид нар биенийхээ алдаа дутагдлыг харж эхэлнэ. Бид нар биенийхээ дутуу гучууг нь хараад жоохон өөлнө, жоохон зарим тэрэн зүйл нь биднэрт асуудал болно. Тэр нь магадгүй нэлээд том асуудал болж магадгүй. Гэхдээ энэ бүхний дунд бид нар Бурхан тэнд байгаа учраас бид нар асуудлыг давах гарц нь биднэрт байгаа. Тэгээд Христийн нөхөрлөлд тэр хайр гэдэг элемент маш чухал байгаа. Ялангуяа Христээр дамжуулан Бурхан биднэрт өгсөн, Бурханы биднэрт өгсөн тэр хайр. За энэ тухай Ефесийн хэд хэдэн бичлэлийг уншъя. Ефесийн 4:15 дээр ингэж байна. Харин хайраар үннийг хэлж бидний тэргүүн болсон Христтэй бүх талаар адил болж өсөх учиртай. 4:25 дээр тиймэд худал хуурмагийг таягдан хаяж хүн бүр бие биедээ үннийг ярьж бай. 4:32 харин Бурхан та нарыг Христээр дамжуулан уучлсны адил та нар бие биеэ уучлан нэг нэгэндээ өрөвч зөөлөн хандаж өршөөнгүй байгаарай гэж. За тэгвэл бидний Христээр төвлөрсөн Христ суурьтай, итгэл суурьтай нөхөрлөл маань бид нар биенийг хайрлах хайраар гэхдээ тэр хайр дотор бас үнэн байх хэрэгтэй. Бид нар нэг өсгий, дэмжий, өөрчлөе гэж байгаа учраас бид нар алдаа дутагдал байвал бид нар хайраар, зөөлхнөөр, төвчээртэйгээр бид нар хэлэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ алдааг нь хэлэхгүй байх юм бол ямар найз гэсэн үг вэ? Яг илэрхий алдаа нь байгаад хахад хэлэхгүй яваад байгаа бол би бол тэр хүнийг бол яг жинхэнэ найз нь гэж хэлэхгүй. Харин жинхэнэ найз хүн бол найзынхаа алдааг ялангуяа бусдын өмнө өөрийг нэггүй байдалд оруулахар зүйл хийгээд байвал айтайхан зөөлхнөр хайраар хувьчлаад хэлээд за миний найз энэ дээр чи юм байх шүү, тийм байх шүү гэж хэлээд засах хэрэгтэй. Энэ бол жинхэнэ найз. Тийм учраас бид нар яг Христийн хайраар нэгдэн нийлж нөхөрлж явахдаа үннийг нь эвтэхнэр, зөөлхнөр хайраар хэлэх хэрэгтэй. Тэг магадгүй тийм хэрэгцээ та нарын дунд бас байгаа байж болно. Тэгвэл бид нар яг нэг талдаа бид нар хайрыг санаж авахтай, нөгөө талдаа бид нар үннийг бид нар биеиндээ зааж өгөх хэрэгтэй. За тэгвэл сая бид нар хоёр зүйлийг харчлаа тий. Нэгдүгээрт нь элч нарын сургаалыг сонсох, хоёрдугаарт нь нөхөрлөх. Нөхөрлөх маань Христ төвтэй бидний итгэл суурилсан Бурхныг яаж хамтдаа илүү таньж мэдэх вэ гэдэг хоёр дахь зүйл байсан. За тэгвэл одоо гурав дахь нь болохоор хоолоо хуваан идэх гэж байна. За энэ дээр энэ хоолоо хуваан идэх гэдэг нь бол ерөнхийдөө давхар утгатай яваад байдаг. Би шинэ гэрэн дээр эхнийх нь болохоор Есүсийн биеийг төлөөсөн бин, одоо смаа орчуулган дээр бид нар бин гэж авсан байгаа. Тэр бинг итгэгчид хувааж хүртдэг нөгөө ариун зоогийн ёслолыг хэлж байгаа. Тэр ёслолыг хоолоо хуваах гэдгээр бас хэлдэг. Үйлс намын 2:7 дээр одоо жишээлбэл яг бид нар
бин хуваах ёслол хийхээр хамтаа цугларлаа гэнтэргээ байж байгаа. Хоёр дахь давхар утга нь юу байдаг гэхээр хоол хүнсээ хуваан хүртэх хуваалцах гэдэг яг л одоо хоолоо авчираад хамтдаа идэж уухыг хэлж байгаа. За тэгэхээр яг энэ анхны чуулганы үед ерөнхийдөө яг тэгдэг байсан баг. Тал талаасаа баг жоохон юм авчираад бүгдээрээ хамтдаа хоолоо идээд эзнийхээ төгсгөл дээр нь эзний биеийг цусыг төлөөсөн тэр эзний зоогийг хамтдаа барьдаг байсан. Тэрний хоёр давхар явдаг байсан учраас энэ давхар утга яваад байдаг. За тэгвэл итгэлийн ахан дүүсийн хувьд бидний жинхэнэ бие биенийг гэсэн хайр, бие биенээ гэсэн тэр санаа тавилт маань хаана харагдж байна гэхээр яг энэ нөгөө юмаа хуваалцах дээр. За зөвхөн энэ дээр энэ талхаа хуваах гэдгээс илүүгээр энэ амьдралаа хуваалцаад байгаа. Яг л бид нар дараагийн ишлэлүүдийг нь харах юм бол энд яасан бэ гэхээр итгэсэн бүгд нэгдэн нийлдэг, байгаагаа бусдадаа хуваалцдаг, өмч хөрөнгө эд зүйлсээ бүр худалдсан мөнгөө хүртэл авчираад хэрэгцээтэй хүмүүст нь тарааж өгдөг байсан. Тэгэхээр энэ бол ерөөсөө дутагдсан нэгнийхээ хэрэгцээг хангаж байгаа, бие бинийгээ нөхөж өгж байгаа, бие бинийгээ дэмжиж байгаа, хайрлаж байгаа жинхэнэ хайрын харилцаанд яваад байгаа. Зүгээр л нэг хоолоо хуваах бүр гэр орноо хүртэл зарсан мөнгө авчираад тавьж яана гэж боддоо. Энэ бол агуу хайр, агуу бас зориулалт, агуу золиос хийж. Тэгэхээр энэ бол яг хайран дээр л үндэслэгдэж үнийг хийж байгаа. За тэгэхээр итгэгчдийн хувьд тэгвэл бид нэр хоолоо хуваан иднэ гэдэг бол ерөөсөө нэг үгээр одоо маш товчноо хэлнийгвэл биеиндээ санаа тавина л гэсэн үг. Нэг нь өвчтөй байгаа бол те за чи яаж ийн гайгүй юу яаж залбирах уу те эмчилгээ нь юу болж ийнэ гэж санаа тавих, утасдах, эргэж тойрох, очих, зочлох, ярих, ярилцах. Тэгвэл бас хин нэгэнтэй гэр бүлийн янз бүрийн асуудалтай байгаа бол бас уулзах, учрах ерөөсөө биеиндээ санаа тавьж байгааг л энэ хоолоо хуваан идэх гэдгээр бид нар илэрхийлж хэлж болно. Тэгвэл энэ бол бидний чуулган доторх ахан дүүсийн хэвтэй харилцаа яваад байгаа. Биеиндээ санаа тавих. Тэгээ бидний үнэхээр маш олон нь цуглаанд ирээд цуглаанд барьж үлдээсэн нэг чухал элемент нь юу гэдэг вэ? Яг энэ харилцаа байдаг. Бие биендээс санаа тавьж байгаа, бие биендээ анхаарж байгаа, бие биенийг хайрлаж байгаа, бие биенийг хүлээн зөвшөөрч байгаа тэр байдал нь тэр хайр нь нөгөө хүнийг тэр чуулганд татагдаад үлдээд тэр чуулганд явах хэмжээнд аваачдаг. Маш олон маань ерөөсөө тэр энэ биеийнхээ төлөө гэсэн хайран дээр л наалдаад тэнд цавуудагдаад үлдсэн байдаг. Тэрнээс хэрвээ хин нэг хүн надад санаа тавиагүй, хин нэг хүн надад ирж яриаггүй надтай мэдлээгүй, намайг сонирхоогүй, чи юу хийдгийг, чи хаана ядгийг гэдэг надад үнэхээр шинжлэлсээ санаа тавиад миний төлөө анхаарал тавьсан учраас би тэгээд тэнд найз нөхдөдөө болоод тэнд би ингээд дунд нь ороод үлдсэн байдаг. Тэгвэл бидний хувьд яг энэ зүйл маш их чухал. Яг нь монголчууд бол энэ дээр гайгүй, гэхдээ бид нар бас л яг зориудаар биенийхээ төлөө үнэхээр санаа тавьж явах хэрэгтэй. Тэгээд сая ирээд ингээ харж байхад маш гоё байна л да. Та нар ингээд цагаан сарч болж гин. Тэгээд цагаан сарын уур амьсгалтай дээрээс нь ингээд нэгнийхаар ороод зочлоод ингээ хүүхдүүд нь хоорондоо нийлээ тоглоод ингээд маш гоё юм нэгдэлтэй биенийхээ төлөө гэсэн ийм уур амьсгалтай маш гоё байна. Өчигдөр ирээл ерөөсөл ингээд айл дамжаал золгоол хоол идэл бууз идэл тэгээд ингээд хүүхдүүд нь хоорондоо тоглоод монголоор яриад маш гоё байна. Тэгээд үнэхээр энийг би бол үнэхээр урамшуулмаар байна, сайн байна гэж хэлж байна. Тэгээд энийг хадгалаараа бүр илүү цааш нь өдөөж өгөөрэй, улам илүүх нэмж өгөөрэй. Тэгээд үнэхээр энэ бол та нарт маш сайн онц гэж тавихаар зүйл байна шүү. Тэгээд Христэд итгэж хүмүүс бол үнэхээр бие биедээ анхаарал тавих нь маш чухал байдаг. Тэгээ миний хувьд 2004 онд би Америк руу биеийн сургуульд явсан. Тэгээд явхад надад нэг хэцүү зүйл байсан. Тэр юу вэ гэхээр манай ээж яг намайг сургуульд явахын өмнөхөн цус харвцсан. Тэгээд ээжигээ одоо сургуульдаа бол заавал явах хэрэгтэй байдаг. Тэгэхдээ ээжийг одоо яах вэ гэдэг асуудал байсан. Тэгээд би яг тухайн үед миний үйлчилж исэн Бүхэнцний сүм гээд цулааныхаа ахан дүүстэй найдаад орхиод л явхаас өөр аргагүй байсан. Тэгээд тэд нар маань үнэхээр намайг
4-5 жилийн хугацаанд яг сургууль явж явах үед үнэхээр яг одоо миний ээжийг анхаарах, иргэд тойрох тийм зүйлээр яг жинхэнэ ард тал маань болдог байсан. Тийм тэгэхээр яг энэ бол яг тэр итгэлийн ахын дүүс бие биендээ яаж анхаарал тавьдаг юм бэ, тавьж болдго юм бэ гэдгийн маш сайхан жишээ. Тэгэхээр энэ бол миний хувьд үргэлж талархаж явдаг зүйл маань байгаа. За тэгвэл анхны чуулганы 4 дахь хийжсэн зүйл юу вэ? Залбирах. Тэд нар залбирахыг байнгын дадал зуршил болгосон. За тэгвэл энэ байнгын энэ 4 дахь элемент нь бол бурхантай харилцаж байгаа буюу босоо харилцаа гэдэг байна. Бурхантай харилцаж байгаа. Тэгвэл хувьчлаад харилцаж байгаас гадна бөөнөрөө, бүлгэрээ, чуулганаараа нийтээрээ бурхантай харилцаж байгаа харилцаа гэлж. Тэгвэл залбирал гэж юу вэ? Мэдээж олон тодорхойлтыг хэлж өгч болно. Бурхан залбирна гэдэг бол бурханы хүслийг эрэлхийлэх цаг, бурханы хүслийг сонсох цаг, бурханд хамтдаа болон хувьчлан хүсэлт гуйлд хэрэгцээгээ өргөх цаг, бурхантай ойртох цаг, зүрх сэтгэлээ бурханы өмнө даруусгах цаг, итгэлээр өсөх цаг, дээрээс нь алив бэрхшээл, зовлон, сорилт тэр бүхнийг даван туулах цаг, зүрх сэтгэлээ бас цэвэршүүлэх цаг, дээрээс нь сүнслэг тулаанд ялал байгуулдаг цаг. Тэгэхээр залбирна гэдэг бол үнэхээр маш чухал. Маркийн 11:17 дээр ингэж хэлсэн байгаа Есүс. Миний өргөө улс үндэстэн бүгдийн залбирлын өргөө гэж дуудагдана гэсэн ишлэлийг Есүс иш татсан байдаг. Есүс бол бидний хувьд үнэхээр яаж залбирах ёстой вэ гэдгийн жинхэнэ үлгэр дуурайл нь болж идэг. Хэрвээ Есүс өөрөө Бурхан эцгийн хүү мөртлөө Бурхан эцэгтэй байнга залбирдаг, байнга үнийг орхидуулахгүйгээр хийдэг байсан юм бол бидний хувьд залбирах хэрэгцээ байгаа бол. Есүс өөрөө Бурхан мөртлөө, Бурханы хүү мөртлөө Бурхан эцэгтэй байнга хамт залбирдаг, байнга тэр цагийг орхидуулахгүйгээр хийдэг байсан юм бол бидний хувьд ямар илүү тийм бүр суураараа бүр чин сэтгэлээсээ бид нар үнэхээр Бурхантай цагийг өнгөрүүлж Бурхантай хамт залбирч явах ёстой л гэсэн үг. Матай 26-гийн 41 дээр сорилтод орохгүй тулд сэргийг байж залбирцгаа гэсэн байна. Ефесийн 6-гийн 18 дээр ямагт сүнсээр залбирч хүсэлт гуйлтаа өргөж бай гэсэн. Филиппой 4-6 дээр харин альва хүсэлтээ залбирал ба гуйлтаараа дамжуулан талархалтайгаар Бурханд мэдүүл. Колосай 4:2 дээр талархалтайгаар залбирлаар сэргийг байж залбиралд өөрсдийгөө зориул. 1-р Тесалоникийн 5:17 тасралтгүй залбир. Яаковын 5:13 дээр та нарын зовж байгаа нь залбирч баяртай байгаа нь магтан дуулбал зохино. Нэг өсөндөө бид нэр баяртай байсан ч зовлонтой байсан ч гэсэн Бурхантай ойр байх хэрэгтэй, Бурханд хандан залбирах хэрэгтэй. Бид нэр Бурхантай өнгөрүүлж байгаа тэр цагийг ерөөсөө орхидуулж болохгүй гэсэн үг. Тэгвэл бид нэр өөрөөсөө асууя те. Би хувьдаа бас чуулганаараа хамтдаа залбирах энэ цагийг хэрэг гаргаж байна. Тэгээ бид нар мэдээж хувьдаа залбирах нь маш чухал. Гэхдээ яг чуулганы хувьд нэгэнтээ бид нар чуулган гэж төвтэй ярьж байгаа учраас чуулганаараа хамтраад нийлээд бүр яг зөвхөн залбирлын төлөө цаг гаргана гэдэг бол ерөөсөн маш чухал шүү. Тэгээ би 96 он нэгэн илгээлтийн эзэнтэй хамт яг нэг шинэ чуулган тарьсан. Тэгээ бид нар чуулган тариал дөнгөж эхлээл шууд бид нар залбирлын цулааны эхлүүлжсэн. Бүтэн сойдор цуглаж байсан. Гэхдээ 7 хоногийн дотор нэг өдөр нэг оройг залбирлын цулаан гэж гаргадаг. Дахиад нэг өдрийг эсийн бүлэг, жижиг бүлэг хийдэг гэсэн. Тэгэхээр бид нар 7 хоногт 3 удаа цугладаг. Тэгээд 7 хоногийн 2 өдрийн орой болгон залбирлын цулаан гэдэг нэг цаг 30 минут 2 цаг магтаа залбирдаг байсан. Яг чуулганаараа хамтраа цуглардаг. Тэгээд тэр цаг биднийг маш их нэгтгэж өгсөн. Тэр цаг дээр бид нар яг Бурхныг ингэж
эрэлхийлээд бурхан та юу хүсэж байна? Бурхан таны хүсэл юу вэ? Бурхан бид нар юу хийх ёстой вэ? Бидний дараагийн алхам юу вэ гэдэг зүйлээ мэдэж авахад тэр залбирлын цаг бид нарыг дандаа хөтэлдэг байсан. Тэр залбирлын цаг дээр бид нар яг нэг залбирж байгаа зүйл маань за яг энэ одоо болчлоо шүү гэж яг сүнсээрээ мэдэртлээ бид нар залбирдаг байсан. Одоо ч бол ямар нэгэн асуудал ч юм уу ямар нэгэн өвчтөн хүн гээд эсвэл тодорхой нэг сэдвийн төлөө яг хамтдаа залбирахад бүр залбирсаар байгаад за яг одоо энэ бүтлээ шүү. Яг энэ за бурхан яг хариултаа өгөх юм байна. Бурхан яг энэ дээр яг ингэж болгочлоо шүү гэдэг зүйлийг яг нэг өөрөө сүнсээрээ сэтгэлээрээ оюун бодлоор мэдэртлээ яг тууштай залбирдаг гэсэн. Та тэг залбирж үзсэн үү? Тэгээ ялангуяа тийм зүйлийг хувьдаа гаргахаасаа гадна яг бөөнөр нь нийлээд хамтдаа гаргах нь маш чухал. Тэгээд магадгүй яг тэр цаг дээр яг тэр залбирлын цаг дээр бурхан үгээ хэлдэг. Хин нэгэнд нь Библийн ишлэлийг сануулдаг. Хин нэгэнд нь бурхан одоо яг нэг иш үзүүлгийн үг гэж хэлнэ гэж байдаг. Яг бурхан яг хин нэгэнд нь үгээрээ дамжуулаад урамшуулах, зоригжуулах, чиглүүлэх, мэрэгүн ухааныг өгөх, залах тийм үгээ өгж идэг. Яг тийм учраас та бүхнийг би юу хүсэж байгааг бол яг хамтдаа залбирдаг цагийг. Тэр нь заавал урт байх албагүй. Заавал ингээд хүндрэлтэй, төвөгтэй хэлбэрээр байх байхгүй. Одоо орчин үед хэрвээ завгүй те хэцүү байгаа үед бид нэр онлайнаар ч хийж болно. Яг 30 минут, 45 минут, за дээдлэн ч юм уу магадгүй 1 цаг бүр яг цагтаа эхлээд яг чанартаагаар яг бурхныг яг хамтдаа эрэлхийлээд хамтдаа шинжлээсээ бурхныг ирж хайдаг тэр бурхнаас залбирлынхаа гуйлтыг бүр сүнсэндээ авлаа шүү гэдгийг мэдэртлээ яг бүгдээрээ хамтдаа залбирдаг тийм цагийг гаргах нь биднэрт маш чухал байна. За тэгээд энэ 4 зүйлийг эргээд сануулъя. Тэгвэл анхны чуулган 4 зүйлийг тогтмол байн дадал зуршил болготлоо хийсэн. Тэр нэгдүгээрт нь элч нарын сургаалыг сонсч исэн. Хоёрдугаарт нь хамтдаа нөхрөлж исэн. Гуравдугаарт нь хоолоо хамтдаа хуваайдж исэн. Дөрөвдүгээрх нь залбирах байсан. Тэгээ ингэсэн нөхцөлд бурхны ивэл нэгүсэл тэднэр дээр маш их байсан. Хоорондоо ч тэд нар амьдралаараа холбогдож, нийлж, нэгдэж, уягдсан. Дээрээс нь итгэдэггүй хүмүүс хүртэл тэднийг хараад хайрлж исэн, хүндэлж исэн, итгэдэггүй нийгмийнх нь тэднэр дээр ирээд те энэ ямар сонь зүйл вэ гэд гайхаад тэднэр дээр ирээд аврагдж исэн. Яг тэрэн шиг тэгвэл өнөөдөр хэрвээ бид нар яг бурхныг эрэлхийлэх, бурхныг ирж хоорондоо хүртэх боломжтой. Амен. Тэгээд үнэхээр би та бүхний яг чуулгана эхлээд бас яг нэг удаагүй байгаа. Нэг цаг нэг жил болох ч байгаагийнхаа хувьд энэ 4 зүйлийг бас дахин нэг санаасаа гэж хүсэж байна. Дахин бүр нэг за бид нэр яг энэ 4 зүйл дээр яаж илүү цаг гаргах вэ? Яаж илүү энэ 4 зүйл дээр анхаарах вэ гэдэг дээрээ төвлөрөх юм бол бид нар эзний ивэл нь, эзний нэгүсэл нь бас эзний хайр ивэл бас байх болноо. Тэ бүгдээ хамтдаа залбирая. Есүс эзэн минь танд үнэхээр баярлалаа. Та биднэрт тэгээд үгээ биднэрт өгсөнд таны үг биднэрт бас заавар болдог. Таны үг биднэрт мэрэгүн ухааныг өгдөг. Таны үг биднийг залж чиглүүлдэг учраас баярлалаа. Тэгээд тэгэхээр таны анхны чуулган итгэгчид энэ 4 зүйлийг хийжсэнээр таныг таньж мэдэх, тантай ойр нөхөрлөх тэр талбар дээр өсөж исэн. Тэгвэл эзэн минь ээ та биднийг өсгөөч, та биднийг цэнэглэж өгөөч. Тэгэд үнэхээр бид нар таны үгийг, таны үг сургаалыг үнэн зөвөөр сонсдог, түүнийг бас хэрэгжүүлдэг, хамтдаа хоорондоо нөхөрлөдөг, итгэл суурьтай тэр жинхэнэ ариун зөв нөхөрлөлийг бид нар хийж чаддаг, бас амьдралаа бид нар хоорондоо хуваалцдаг байж бид нар бас хамтдаа таныг эрэлхийлдэг, хамтдаа залбирдаг, хамтдаа хүсэлт, гуйлд, хэрэгцээ шаардлага бид нар танд өргөдөг байхад та туслаараа биднийг чиглүүлээрэ заагаарай гэж танаасаа гуй. Есүс эзэн минь тэгээд үнэхээр биднийгээ та залж чиглүүлж зааварлаач гэж Есүсийн нэрээр би гуй. Амен. Амен.